Эдийн засгийн байнгын хорооны дарга ирэх гишүүдээ Монгол Улсын их хурлын гишүүн Эм Мантаханараас 2025 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Улсын их хурлд өргөн мэдүүлсэн хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийн тогтвортой хөдөө аж ахуй гэсэн 12 дугаар зүйл тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх зорилгоор улсын хэмжээнд дунд хугацааны хөгжлийн зорилттой төлбөртэй байхаар тусгаж өргөн мэдүүлсэн. Дээрх зохицуулалтаа нийцүүлж хөдөө аж ахуйн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг ажлын хэсгээс хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах гэсэн саналыг гаргасан бөгөөд уг санал нь байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлцүүр дэмжигдсэн болно. Иймээс байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42-ын 5 дахь хэсэгт анхдагч болон хуулийн шинчилсэн найруулгын төслийн анхны хэлцүүлгээр санал хурааж шийдвэрлсэн зарчмын зөрүүтээс саналтай холбогдуулан байнгын хороо төслийг эцсийн хэлцүүлэлт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондоо уялдааг хангах зорилгоор холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан хамтан хэлцүүлж болно гэж 42 дугаар зүйлийн 42-ын 6 дахь хэсэгт энэ хуулийн 42-т заасан төсөл нь бусад байнгын хорооны эрхлэх асуудал хамааралтай бол тухайн байнгын хороо уг төслийг хэлэлцэж санал дүгнэлтэд холбогдох байнгын хороонд төрөлөөрнө гэж заасандаа нийцүүлж хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсрууллаа. Хуулийн төсөл 2 зүйлтэй төслийн 1-р зүйл төслийн хөгжлийн бодлого төлөвлөлтөний удирдлагын тухай хуулийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичгийн төрөл гэсэн 6 дугаар зүйлийн 6-гийн 5 хэсэгт хөдөө аж ахуйн хөгжлийн зорилттой хөтөлбөр гэж 6-гийн 5-9 дахь заалт нэмэх төслийн 2 дугаар зүйлд тус хуулийг хөдөө аж ахуйн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх зорилттой тусгасан болно. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос боловсруулсан хуулийн төслийг хэлцэж шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа. За